Амар минь дэцгаано биелгээ подкаст 2 дугаар дугаарт тавтай морилно. За өнөөдрийн подкастаар би та бүхэндээ бидний өвөг дээдсийн хэр тийм ээ өвөг дээдс маань маш их огшил огмөшлтэй бахархам гэж яриад байгаа шүү дээ. Энэхүү зүйлсээс юу нэг бахархам мэдрэмжийг хуваалцъя гэж бодлоо. За тэгээ бидний эрт үед их 5 угсаа гэж байдаг гэжээ. За энэ их 5 угсаа маань хэрэгэд, олхнууд, зүвчин, сартуул, мэрэгдүүд гэсэн их 5 угсаа байж, за энэ 5 угсаа маань бүгд өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн бэлэгдэлтэй, өөрийн гэсэн сүр хүчтэй. За тэгээ энэ маань бидний үед болохоор одоо энэ их сургууль гэж байгаа даа шүү дээ. Би болохоор аль болох ингээд подкастн дээрээ ярьж байгаа зүйлсэрээ ийм байгаа шүү. Хит их ингээд өв соёл одоо хит их одоо Монгол эртний үг хэллэг ашиглахаас илүү мэдээч хэрэг би ингээд яг хүнлэгддэг одоо тэр эртний үг хэллэгийг ашиглаад ярьж чадна. Тэрэнгүүрээч одоо энэхүү подкастаа ингээд хөтлөөд явж болохоор байгаа байхгүй юу. Гэхдээ яагаад энэ подкастыг би хийж эхэлж байгаа юм бэ гэдэг маань өөрөө олон нийтэд энэ одоо зүйлсийг таниулах, мэдүүлэх тийм ийм зорилготой эхлүүлж байгаа учраас аль болох хамгийн энгийн үг яриагаар, хамгийн энгийн жишээгээр, хамгийн одоо тийм орчин үеийн байдалтай холбож жишээ татаж ярих байдлаар, уузгаж ойлгох байдлаар ярьж байгаа гэдгийг маань та бүхэн маань бас ойлгоорой. Тийм учраас ер нь хамгийн энгийн байдлаар ер нь энэ подкаст явна шүү. За тэгэхээр яг одоо цаг үе дээр бидний байгаагаар бол их сургууль гэдэг зүйл маань тэр хүн би гэдэг хүн ямар хүн болох вэ гэдэг тэр тодорхойлтыг олгодог буюу бид нар мэрэгжилж эзэмшдэг зүйл. Намаа бүжигчин штэ. Би бүжигчин юм байгаамаа. Би санхүүчин байгаамаа гэд хүмүүс өөрийгөө танилцуулдаг бидний нэгэн би ямар хүн бэ гэдгийг тодорхойлдог хамгийн энгийн нэг зүйл. Эхний зүйл нь энэ байгаа юм. 10 жилийн боловсрал гэдэг нь өөрөө хүүхэд болгонд яг ижил ордог тий. Ер нь хүн гэдэг чинь яг ийм байх ёстой юм шүү. Иймэрхүү мэдлэг мэдээлэл боловсралтай тодорхой хэмжээний ийм зүйл байх ёстой юм шүү гэдэг стандартыг олгоод байгаа зүйл. Харин их сургууль гэдэг маань өөрөө ямар хүн бэ гэдгийг тодорхойлоод байгаа. Гэтэл бид нар өвөг дээдсийн үед энэ яаж явж ирсэн юм бэ гэхлээр бид нар багаасаа одоо яг энэ 10 жил гээд байгаа энэ ерөнхий хүн гэдэг чинь ийм байх ёстой шүү гэдэг төлөвшөл суурин дээр бидний одоо Монгол ухаан гэдэг зүйл ордог байжээ. Гэтэл бид нар багаасаа Монгол ухаанаар Монгол тэр одоо наадгай, ойнстай чагтах тэр бүхнийг одоо тэр бүхнээр оюун ухаанаа ингэж хөглөж ингэж урлаж ирсэн байна. Дээрээс нь Монгол ухаанаар өөрөө төлөвшөө суудсан хүүхэд чинь цаашдаа одоо яг их сургуулийн гээд байгаа төвшөнд байгаа зүйлийг ойлгож ухахдаа өөрөө тайлал гаргаж байна. Энэ чинь ийм юм чинь ингэ штэ. Энэ ийм юм чинь ийм юм болов гэд өөрөө ингэж тэр зүйлсийг тайлах, мэдхийг хичээж байгаа юм зүйл. Бэлэн зүйлс дээр хараад мэдээд сурахаас илүүтэй өөрөө тэрийг ухаж өөрөөрөө гаргаж ирдэг байснараа бас нэгэн онцлог байгаа. За, яагаад их сургууль гэдэг зүйлсийг яриад байгаа юм гэхлээр эрт үед маань их 5 угсаад маань хоорондоо үр хүүхдүүдээ тийм ээ одоо илгээдэг гэх юм уу тий мордуулж ингээд суралцуулдаг байжээ. За сартуул угсаа гэхэд жишээ нь хаттаараа алдартай, хатан ухаанаар алдартай тий. Гэтэл сартуул угсаа руу олон одоо угсаад аймагуудаас хаттаа илгээж тийм ээ октоудаа илгээж ямар хатан байхад төлөвшүүлдэг байсан. За хатан байхад төлөвшнө гэдэг дээр ингээд ярихаар надад их гоё том цар үрээтэй санагддаг юм нь юу байдгүй гэхлээр би өөрөө хатан болно гэдэг нь ямар хүний хань болох вэ? Яг тэр хүний хатан байхад цензур бүх юмараа тэнцвүүц хүн байна гэхээр хатан бэлтгэж гин гэд эмэгтэй хүн бол маш их зүйлийг сураад байгаа байхгүй. Би нэг хааны хатан болж очих юм уу? Би нэг төрийн түвшээдийн хатан нь болж очих юм уу? Магадгүй бүр энгийн малчин ардын хатан нь болох юм уу? Ямар ирэх хүний дэргэд байж төшиж тулж явах юм бэ? Тэр хүнийхээ ямар ч ир хүний дэргэд би очисон гэсэн тэр хүнийг амьдралд нь төшөөд тулаад хатан ухаанаа зөвлөдөд явж чадгаар тийм эмэгтэй хүн байна гэхлээр энэ багаасаа үүсэж байгаа жоохон охтууд маань тэр үед бол бүх хаттын ухааныг өөртөө шингээж өссөн байдаг байхгүй юу? Тэгэхээр төр ёс ямар байх ёстой юм, хатан ёс ямар байх ёстой юм, их засгийн ёсыг ухаан ямар байх ёстой бүгдийг нь суралцаж өсдөг байх нэ. За тэгээд энэ 5 угсаад маань хоорондоо ингэж биеиндээ илгээж суралцуулахаас гадна бас нэг гоё зүйл нь гэвэл хүүхдээ ингээд төрөхтөнд бага багт нь одоо удмын тэргүүн нь тийм ээ хөгшин буурай тэр одоо мундаг хүн нь тэр хүүхдийг шинждэг байсан байна. За энэ хүүхэд бол энэ нь ийм тэр нь тийм ийм юм байна гэж шинжингүүтээ. За энэ бол төр төшөлцөх хүүхэд байна. За энэ бол их хаан болох хүүхэд байна.
хаан ухаанаар сургах хүүхэд байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар тэр хүүхдийг багаас нь шинжээд энэ зүйл рүү анханаас нь тэр одоо манайхаар бол 10 жилийн боловсрол олгоно гэдэг байгаа. Энэ үе дээр нь анханаас нь тэр хүүхдийн төлөвшлийн шингээгээд өгчдөг байсан байна. За ингээд ирэхэд хатан намб гэж одоо манай дээр одоо манай Монгол манай дээр гинэ би бүр одоо бүр өмжлөгч штэ. Манай Монгол биелгээнд маань байдаг те. Тэр ингээл хатан нам балхаа ямар зөөлөн намтай удаан хэрнээсээ бид нар ингээ удаан ихээр амархан юм гэж бодож магадгүй. Тэр их удаан намт зөөлөн дотор ямар их зүйлсийг биедээ ингээ шингээж бодож дээрээс нь зүгээр ингээ цээж гарыг хаялаад байгаа юм шиг нээс эн чинь бас биенээр ихээр их хэцүү. Маш ч хатан нам хийж захтаа бүр ингээ хөснө гожоол ингээ сурж захтаа тэгдэг штэ. Тэгэхээр ингээ хатан нам гэдэг тэр сайхан хөдөлгөөн байна. Тэр хөдөлгөөнийг суулгах, хажуу тишигээ гунхах, ганхах, хатан суудал, алхаа тий энэ болгоныг биедэн суулгаад ирэхээр за одоо энэс би үүдэлтэй юу ярих гэдэг юм гэхээр биеийн хилэмж гэж юм байдаг. Биеийн хил. За энэ биеийн хил өөрөө тэр хүнийг ямар ингээд юм бол огцом төргөн хөдөлгөөнтэй эсвэл ингээд нэг тийм биеийн одоо биеийн хөдөлгөөн ямар байгаагаас тэр хүний биеийн галбар бас үүссэн байдаг байхгүй. Биеийн хөдөлгөөн ямар байна тэр хүний зан аран шин яг тийм байдаг. Яг үүгээр нь бас унших боломжтой байдаг. За би хаан тэндээ тийм эндээ юм биш үү. Хийшэл бадганы хүртэл биеэр нь орж болоод идэх ч гэдэг яг үүнтэй ижилхэн байхгүй. Тэгээд нэг хүний биеийн хөдөлгөөн ямар байна. За альваад ер нь их түрэмгийн юм байна. Их суйртай ханддаг хүн биш үү. Дээрээс нь их хурдан түргэн бодолтой, айгүй сайн юмыг хурдан бодож чаддаг ийм хүн байна гэдэг. Ерөнхийдөө тэр хүний зан төлөв байдлыг бол оншилж болдог. Гэхдээ тэгвэл биеийн хөдөлгөөнийг хараад энэ хүн ийм хүн юм биш үү гэдэг зан төлөвийг хараад онцлоод байгаатай ижилхэн. Буцаагаад нөгөөх нь ингээд байраас олчих юм бол биеийн хөдөлгөөнийг засчвал буцаагаад тэр хүний зан төлөвт нь нөлөө үзүүлж болох нэ. За их хурдан түргэн хөдөлгөөнтэй ер нь жоохон тогтос муутай те их ийм дэврүүн тийм хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг штэ. Тийм хүүхдүүдийг их сайн язгуур суулгаад, нам аваад тий ингээд их тогтуун зөөлөн хөдөлгөөн дээр суур өгөөд эхлэхээр тэр хүүхдийн зан төлөв хүртэл өөрөө ингээд дагаа тогтож эхэлдэг. Өөрөө их удаан, их ингэж нухацтай бодож ийж альва нэг шийдвэрт хүрдэг ч юм уу те. Жоох юм удаан төрлийн хүүхдүүд байвал одоо те их ингэж цохилоо юм хүчтэй энэ зүйлсүүдээр нь өгödөх юм бол илүү хурдан болж эхэлдэг. Яг үүнтэй ижилхэн хатан нам гэдэг энэ намбыг өөрөө эмэгтэй хүмүүс ороод ирэхэд би нэгдүгээр подкаст нэр ярьж байсан яс цусны мэдээлэл гэж байдаг те. Адаглаад яс цусны мэдээлэл биеийн хилэмж бүгд нэгэн зэрэг хүний бие илүү ийм одоо зан төлөвийн имчилгээ гэж баг хэлж болохоор байхгүй сэтгэл зүйн. Тийм зүйлс болоод эмэгтэй хүмүүс илүү гоё юм намлаг, эмэгтэйлэг ийм болж эхэлдэг. Тэгээд дээрэс нь энэ маань одоогийн сургалтанд явдаг хүмүүсээс хинт хамгийн төлөвлөгөө нөлөөлөл үзүүлдэг вэ гэхээр манай эмэгтэйчүүдийн нөхрөөдөд нахгүй юу илүү гоё хайрладаг, илүү гоё хүндэлдэг сэтгэл гарч эхэлдэг. Тэгэхээр ингээд зөөлөн эмэгтэй хүн чинь эмэгтэй хүний хамгийн эрхэм чанар инэрлийн чанар шүү дээ. Инэрэл сайхан сэтгэлтэй байх. Энэ зүйл нь өөрөө гараад ирэхээр эмэгтэй хүн өөрөө маш гоё, уян, уйсэл альва зүйлийн арга ивэг олдог, ухаан сэлгэтэр чадвар нь хүртэл гараад ирдэг гэсэн юм байна. Буцаагаад за биднээс энэ сартуулыг ярьснараа эмэгтэй мөлөө орсон шүү дээ. Тэр их сүр хүчийг дайн байлдаан тий дайчдын утга ухсаа байлаа гэхэд дайд нь гэхлээр бид нар зүгээр л тий сэлэм эргүүлэх нум харвах. За нумыг дээрээс нь ингээд олон янзаар ингэж харуулж болдог л да тий олон сайхан зүйлсүүд байгаа. Гэхдээ ганц энэнгээр ингэж хайрцаглаж харах биш дайдах арга ухаан гэж байна. За энэ дайны арга ухааныг орчин цаг дээр аваад үзэх юм бол юун дээр орчдөг вэ гэхээр бидний одоо бизнесийн арга ухаан, маркетинг дээр орчдөг. Энэ хүнтэй яриа тохирог яаж хийж энэ хүнээр зөвшөлтсөл төрүүлэх үү? Энэ хүнээс яаж энэ зүйлийг мэдэж авах уу гэдэг ч юм уу тийм зүйлсээр орж ирдэг. Тэгэхээр би өнөөдөр 100 зэрэгтэй хэрнээсээ 1000 зэрэгтэй газар руу дайраад эзэлсэн Монголын түүхүүд байдаг шүү дээ. Зөндөө байдаг шүү дээ. Тэгэл тэр дан ганц биеийн хүч биш, бас арга ухаан, тархины потенциалын яриаг өрөөний бас асуудлууд байдаг байсан байна. За цаашлаад харин биеийн хүчин дээр яхад нумаар яаж харах вэ? Нум харвна гэдэг чинь одоо маш олон арга техникүүд байна шүү дээ. За сэлэм байна. 2 хос сэлэм ил дээр дайдах гээл олон зүйлсүүд байгаа. За ингээд ирэхэд бид нар ингээд эрт дээр үед маш гоё юм ингээд монголчууд дайнд мордохдоо биелдэг гэсэн гэж аах. Мордохдоо шүү дээ. Мордохоос өмнө биш. Мордож байхдаа дайнд руу явж байхдаа биелдэг. Тэр морин дээр ч ийстэ давхиад бүгд нум илд чин зар хамаагийн маа ингээд агсцсан бүх юм агцсан сайхан морин дээр ингээд давхиал явж байхдаа тэр үед одоо монголчуудын дайдах сэтгэл зүй бүр хансан төвшөнд очсон байдаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ хоорондоо биелнэ, хоорондоо сайхан нэргэн
Энэ ерөөсөө энэ дайн бол бидний хувьд бол зүгээр л бид нар эзлэн гэдэг сэтгэл зүй нэгдүгürt энэ дээрээс харагдаж байгаа. Хоёрдугаар гэх юм бол одоо муухагаар ярих юм бол тийм муухаар хэлэх юм бол тэр одоо эзэл гэж очиж байгаа одоо тэр хайр гүрэн ч юм уу хайр улсыг одоо бүр ингэж те зүгээр бид нар найрлангаа та нар ингэ эзэлж шүү. Бид нар бол тийм хүчрхэг те та нар бол их амархан биш шүү гэдэг нэгсэндээ бараг сэтгэл зүйтэй байна. Хоёрдугаар тэгвэл би нөгөө ихний их дээр хэлжсэндээ би сэтгэл оюуны блог гэж байдгаа. Өөрөө сэтгэлийн блог энд байнга задарч явж байдаг. Бид нар дайны дараа бас ингэ шууд ирэнгүүт нь биелүүлдэг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхэд бид нар ингээд тэр үед манай одоо өвөг дээдсүүтэй удамтайгаа л ханд явж байгаа шүү дээ. Ахан дүүгээс анд нөхөртэй нэгэн гэр бүлийн хүмүүсээс ялгаагүй хэнийг чи цаашаа гэд хэлэх хүнтэйгээ биш те. Бүгд л өөрийн гэсэн хайртай дотны хүмүүстэйгээ хамт байлдаж байгаа. Гэтэл тэр дайн дотор хэдийг нь алдах вэ? Хэдийг нь бид нар амар ирцэж байгааг нь харах уу те. Энэ амар сэтгэлийн энэ хэцүү зүйлс дээр одоо сэтгэлийн зангираа гашууд гэдэг зүйлсийг одоо хуруулахгүй тул хураахгүй тул эренгүүт нь шууд биелүүлдэг байсан гэж. Тэр үед уйлн, нулимстай биелэн, багтаж биелэн, янз янзын биелгэнүүд гарна. Ингээд тэр хүнд Монгол хүнд бол буглаа гэдэг зүйлсийг үүсгэхгүй тул дайнаас дүнгэж мордож ирээд бас биелдэг байсан. Дайнд морцохын өмнө биелдэг, дайнд мордож явагдаач биелдэг, ивэж биелдэг байсан байна. Тэгэхээр биелээ гэдэг бол зөвхөн урлаг соёлын үзүүлэнгийн чанартай те ийм зүйлсээр харах биш. Биелгээ гэдэг бол өөрөө зүгээр л Монгол хүний дотор өргөж оршиж явсан зүйл байдаг. За тэгэл дайнд мордож явахдаа зарим нь ингээл те сайхан дуулаад, хуурдаад, орилоо те тэгээ сайхан биелээд ингээл биелж. За мөн өгөөгээд дайны арга тактикийг хүртэл биелгээгээр илэрхийлж болдог. За ингээд би одоо ингээд нэг юм байхаар цааш ингээд гүнзгэрүүл орчих гээд ах юм ба. Дараагийн подкастууд дээр би бас нэгэн гоё түүх домгийг бас ярьж өгнө. Одоо нэгэн одоо өөрийнхөө угсааг аварсан нэгэн гоё биелдэг бэрийн домог гэдгийг. Тэрийг бас би та бүхэндээ гоё бас ярьж өгнө. За ингээд л бидний нэг огшил амгшил гэдэг зүйлс чинь гарна. Би өөр ингээд танартай яриад ингэж биелдэг гэж биеэрээ үзүүлээл тэр үеийн түүх домгуудыг ингээд хэдий би сонсон ч гэсэндээ надад бараг л би тэр үед байсан юм шиг мэдрэгддэг байхгүй энэ зүйлсүүд. Тэгэхээр ингээл тэр үеийн мэдрэмжийг ингээл эртээр өвөгдөөцөд минь ямар байсан болоо гэж мэдрэмжээ наваа бодоод үзэхээр би бүр зүгээр ботхон төдөд авчдаг байхгүй юу. Үнэхээр гоё. Тэгэхээр та нар маань бас ингээд өөрсдийн биеэр биелээд ирвэл асар их зүйлсийг мэдрэнэ гэдэг нь бүр ойлгомжтой байгааз. За тэгээд бидний гол нь би нөгөө өнөөдөр угсаадыг ярьдаг гол зүйлс нь нөгөө нэг тотем буюу шүтэн гэдэг тал руу ярих гэдэг юм. Угсаад болгоо өөрсдийн гэсэн бэлэгдэлтэй байсан. Зарим угсаад хэрээн бэлэгдэлтэй, зарим угсаа боохон бэлэгдэлтэй, зарим угсаа бууг, бүргэд, тас гэд маш олон төрлийн бэлэгдлүүдийг огшоодог байсан. Тэгээд яг үүгээрээ бэлэгдлээ дагаж бид нар яг тэр бэлэгдэл амтныг тэр угсаад өөрсдөө бийд оршоодог гэсэн. Хэрээн бэлэгдэлтэй бол хэрээ бол ингэж үзүүрлүүгээ цацаж биелдэг. Ингэж гарыг үзүүрлүү. Бид нар шууны хөдөлгөөний яадаг гэхээр далавчны хөдөлгөөнийг оруулахын тулд ингэж тохооноос дэшээс ивэлдтэй, тохооноос амтай үзүүр хэсэг бол ерөнхийдөө сул маягтай явдаг байхгүй. Ингэж их том дэвэлдтэй далавч дэвж гарч ирж байгаа хөдөлгөөн харагддаг бол хэрээнийх бол эсрэгээрээ игддэг. Хэрээнийх бол үзүүр цацлагтай, үзүүрлүүгээ ийм үзүүр цацлагтай хийгдчихэж энэ өөрөө ийм арай хурц яг хэрээний хөдөлгөөнийг гаргаж ирдэг. Тэгээд яг энэнгээрээ дагаад яг биелгээ цохилгоо ороод дандаа хурууны үзүүрлөө цохих ч юм уу гарны үзүүрлөө цохих юм цохилт биелгээнүүд орж ирж байна. За хэрээ өөрөө ямар шинж чанартай юм. Яг хэрээг дураагаа биелээд эхлээд хүний дотроос ямар характер, ямар зан төлөв гарч ирдэг юм. Яг энэ бүх зүйлсүүд мэдрэгддэг гэсэн үг. За тэгмүүд боохоо чон байлаа гэхэл ингээд шууд мөрний хөдөлгөөн ороод ингээд доошлоод ирэх ч юм уу За тэгээд доошлоод ингээд гитэх маягтай харц хүртэл одоо ингээд боохоо биелгээ бол хамгийн түрүүний харц руу маш их ордог миний хувьд л. Харц ерөөсөө ингээд харц маш гүн болдог. Гүн гэрнээсээ тод хурц болдог ингээд харцаараа ороод тэгээл ингээд биений хөдөлгөөн яг энэ биений цээжний гол угаас урсах маягтай хөдөлгөөнүүд төлхөө гарч ирдэг. За ингээд энэ мэдчлэгийг ингээд амьтад болгоо өөрсдийн гэсэн онцлог ийм зүйлстэй энэ бэлгэдлийг нь бүгдийг ингээд биедээ оршоодог. За ийм байсан байна. За ингээд бидний нөгөө нэг сүлд тодорхойлогдно гэдэг зүйл рүү орох нэ. За энэ бас дараагийн подкаст гэх. Таадтай бас ингээд гоё сонсхийг хүссэн гоё хүлээлтүүд би бас давхар үсгээд байгаа байхгүй юу? Олон зүйлсийг би гоё ярихыг хичээнэ. За тэгэхээр ийм байна. Тэгэхээр бидний нөгөө нэг өвөг дээдсгээд одоо огшиж омгшоод байгаа зүйлс маань байгальтай дахиад холбогдож байна гэдгийг би бас давхар хэлж байгаа. Тэгэхээр энэ мундаг гоё мэдрэмжүүдийг энэ мундаг гоё ухааныг өөрөө биелгээ оршоодгороо их гайхалтай. За тэгээд магадгүй та яг биелгээ хийгээд
ямар ухсааны миний өвөг дээдс би ингээд өвөг дээдс дэшээ яваад эрт үе рүүгээ яваад би яг аль ухсааных нь хүн байсан бэ гэдэг зүйлс ч гэснээр тодорч гарч ирдэг. Өөрийн сүлдийг таньдаг. Ухсаатны сүлд одоо тэр ухсааны өөрийн гэсэн тэр байгаа тэр ухсааны сүлд тодорно. Дээрээс нь би өөрийнхөө сүлдийг бас тодорхойлно. Ингээд олон гой зүйлсийг биедээ оршоож ирдэг ахны. За ингээд өнөөдрийнхөө подкастыг ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөе дүүргэе. Тэгээ дараагийнх дээрээ би сүлдний талаар ярих нь байна. Хуйлралын талаар ярина. Хүний биеийн дээр бас хуйлрал явагддаг. Хуйлралн дээр угаасаа бас бие илгээ явагддаг. Тэгэхээр бидний хуйлрал гэдэг чинь нэг юм эрчис эргүүлгийг хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр доороос дээшгээ явах хуйлралыг бид бүрэн эзэмшиж дээрээс доош хуйлрал нь орж ирдэг. Ингээд энэ хоёр хуйлрал хоёулаа яг бүрэн оршиж огторгон биелгээ гардаг. За тэгэхээр эхний ээлжиндээ сургалтанд яваад доороос дээшгээ хуйлрлаа бүрэн гаргахыг хичээнэ. Доороос дээшээ хуйлрал оройн дээд дээр бүрэн ирээд бидний зүүн эрчсээр бүрэн ирсэн тохиолдолд бидний бойд эрчс рүү буух тэр хуйлрал нь бүрддэг байна. За ингээд бид нар 7 чакра аура гэж ярьдэн штэ. Үндэс хүрдээс ахуулаад оройн дэд хүрт хүртлээ. Гэхдээ за эдгээр маань яг огторгон биелгэнээс 7 монгол нэршлэр гарсан байдаг. 7 монгол тайлал гарсан байдаг. 7 энэ хүрд эрчис энерги хасан эргүүлгүүд маань бүгд өөрсдөө биелгэнд нөлөөлдөг өөрсдийн гэсэн нөлөөлөлттэй байдаг. За эдрийг бол би бүр айхтар дэлгэрэнгүй болно гэж нарийн нэг бүрчлэн ярихгүй яагаад гэвэл энэ сургалтын дээр бас ирээд сонсох зүйлсүүд бас байдаг. Харин ерөнхий мэдээллүүдийг бол бас та нартай өгнө. Хамтдаа бас ярилцсан. За тэгээд дээрээс нь та нараасаа бас хүсэх нэг зүйл маань подкастны маань дээр юуны талаар сонсохыг хүсэж байна. Биелгээний талаар юуг асуухыг юуг илүү гоё таньж мэдхийг хүсэж тэр зүйлсээ бас бичээрэй. Тэрнийхэн хүсэлтийн дагуу би бас гоё сэдв гаргаад подкастаа үргэлжлүүлээд явна. За олон подкастыг илүү гоё оюуны олон өндөр мэдлэг мэдрэмжтэйгээр хамтдаа хүртэцгээхийг хүсье. За өнөөдрийн маань подкастын хөдөлгөөлөө та бүхэндээ талархлаа.